Яруу найраг гэдэг бол одоо хүн энэ дэлхий дээр одоо жишээ нь бэр хүчтэй хүн төрдөг шиг хилтэй харьцах авьяастай хүн бас төрдөг. Биднэрт бэр хүч харилцан адилгүй заяадаг шиг хилийг боловсруулах хилтэй харилцах чадвар харилцан адилгүй заяад юм шиг надад санагддаг. Тэгэхээр бол хилтэй харилцах хамгийн дээд чадвартай хилэнд өөрөө захирагдах биш. Хилний зарим хэсгийг өөртөө захирддаг, хилийг шинжилдэг хүмүүсийг бол одоо яруу найрагч гэж хэлж байгаа гэж би ойлгоод байна. Цэв хүйтэн энэ өвлийн хаанаас ийм цээлхэн дуу сонсогдно вэ? Тайлал нэг олон асуултуудаа тайлахыг би юун бис яарна вэ? Дүрлийтэл ширтэх нүч шиг дүлий тэнгэрийн хаанаас ийм дүслэн хэрхийн аргагүй дүр дүрслэлүүд бийжнэ вэ? Магад хүлээлтгүй бол цаг хугацаа амьгүй. Мартагдсан юм сухта хизээч үгүй болдоггүй. Би дурсамжаасаа ангиж ирэхийг хүсэх үгүй. Би дурсамжаасаа ангиж ирлаач харамсах үгүй. За би Увс аймгийн зүүн говь сум гээд одоо халуун хүүтний туйл болсон. Одоо Монголд одоо хамгийн хүүтнэрээ рекорд тогтоосон. Хасах 57 градус хүрсэн. Сумын төвд төрсөн. Би тэр хүүхднасаа тусахаар яруу найрагч Гунажавын аюур заны нэг шүлэг санаанд ордیں۔ Бяцхан суурингийн шүлэг. Зургтын ганцхан сууг гардаг бяцхан суурингийнхнийг би сайн ойлгодог. Зун энэ диважин шиг, өвлөн зүүд шиг, хаврын там шиг намар гэж юу байдаг юм уу? Сагдаах ганц ч мөчргүй саргар модыг би дэндүү сайн ойлгодог. Энэ яг манай сууринг одоо яг төсөлдсөн. 100 жилийн ганцаардлаас нөгөө Макондогийн суурин гардаг шүү дээ. Юу гол дүрийн нөгөө гэр бүлийнхэн 100 жил амьдардаг тэр суурин. Тэр суурин ч гэсэн манай суурин ингээд яг тэр сууриндаа суугаад тэр суурингийн тухай уншиж ирсэн. Одоо 100 жилийн ганцаардлыг уншиж ирсэн. Тэр бол миний хүүхэд нас л та. Аав маань одоо химийн багш хүн. Тэгээд сум орон удирдаад төрийн албар руу гараад удирдах халамжаар хашаа явцсан. Ер нь бол химийн багш хүн. За ээж маань бол миний надад одоо бол яруу найраг бичгэд хамгийн хүчтэй нөлөөлсөн хүн. Манай ээж бол уран зохиолын хорхойтон уран зохиолын үнэн уншигч. Тэгээ Монголын болон гадаадын уран зохиол гэж нэг өөр ертөнц байдаг. Түрүүн хэлсэн нөгөө хилийг арай өөр хэрэгэлдэг хүмүүс байдаг. Хилийг арай өөрөөр бүтээлчээр хэрэгэлдэг хүн байсан л да. Тэгээд бага ангийн багш би ээжийнхээ ангид ер нь бол шүлэг бичих уран зохиолын хүн болох бүх суурийг нь одоо хүсэл сонирхлыг нь тэгээд бүр бичих үсгийг нь хүртэл ээж надад зааж өгсөн. Би ээжийнхээ 10 жилдээ аа үсгийнхээ ацгийг ээжээр татуулж ээжийнхээ ангид баг боловсрол эзэмсэлтэй. Тэгээ ээж маань бол намайг одоо шүлэг бичгэд уран зохиолын хүн болгоод хамгийн хүчтэй төлөөлсөн хүн. Ийм л хоёр зах хязгаарын хоёр төрийн албан гаагч Сэхэтний хүүхэдтэй. Усын арслан бүрэн төгсөлтөөр нэг сургууль. Бараг нэг төгсөлт их. Надаас нэг доод төгсөлт байна уу ямар вэ? Тэр нэг жилийн хүүхдүүдэлтэй. Бүрэн төгс арслан бол угаасаа л төрөлхийн бүх болох нь бараг л тодорхой их өвөр бүц өндөр тийм залуу байсан. Хар багын бүр багын ангиасаа илт өндөр. Би бол хилэмгийн доломгой хар багасаа шүлэг бичсэн. Хизээ яаж шүлэг бичснээ сандгүй. Тэгэхээр одоо энэ бол яг нөгөө байгалаасаа төрдөг байх гэж би боддог. Ер нь бол сайн яруу найрагчид одоо дэлхий дээр уран бүтээл мөнхөрч үлдсэн яруу найрагчдыг харахад бол яхахгүй энэ бол зөв тогтол мөн. Яруу найрагч бол төрдөг. Яруу найрагч бий болдоггүй. Тийм. Зарим хүмүүс ингэж ярьдгийг аппликейшн програм гаргацсан ингээд зохис дүгнүүдийн харьцааг олоод яруу найргийг бичиж болно гэж хэдэн жилийн өмнө хүмүүс их одоо амны салиагаар донгосдог байлаа шүү дээ. Гэтэл бол үнэндээ бол тех боломжгүй юм л да. Хүн төрлөختөнд мэдрэмжээрээ хийж болдог цөөхөн зүйлсийн нэг нь одоо яруу найраг болоод үлдчихлээ л дээ. Тийм болохоор яруу найрагч бол төрдөг. Тэгээд орчин үед бол зөвхөн яруу найрагч төрөөд бас хэцүү юм. Уран үхтэй
ийм ухаалаг байгаад бас яруу найрагт хангалтгүй болж, хоёрдугаарт нь яруу найрагчийг бий болгох гэдэг бас нэг зүй тогтол байна л да. Тэр нь бол яруу найрагч өөрийгөө боловсруулах. Ядчил одоо дэлхий дээр өмнө одоо он тооллыг аль бие усаар бүртгэж эхэлсэн 20 зууны турш одоо тий ямар сэтгэлгээний өв бүрдвэ, тэрнээс өмнө ч гэсэн ямар сэтгэлгээний өв байв гэдгийг шүүрдэж хараагүй бол одоо яруу найрагч бол жоохон тийм юу болчихлээ. Цаг үеэс хоцрох, хүн төрлөختнөөс хоцрох тийм байдалтай болчих. Тийм болохоор ялангуяа пост модерн гэж байгаа 90 цагт бол тэр өвөө сайн төнгөсөн хүн бол өндөр түвшний бүтээл зөвхөн яруу найрагч биш, хөөрнө зохиол хийж байна л да. Цэвэр авиасаар шүлэг бичдэггүй гэдгийг манайд одоо болор цомоор дүүрэн 40-50-аараа шүлэг уншаад харахаар ингээд ямар ч ялгаагүй хоорондоо 40-50 адилхан магтаал уншдаг. Тэр нь одоо бол ардын гэрийн ёроол морины цолноос ялгархаагүй шүлэг бичдэг болсон олон одоо хүмүүс нотолж шít. Цэвэр авиас бол шүлэг бичгэд бас одоо орчин үе тохиромжгүй болж үүний цаан сэтгэлгээ гэж байна. Хүн төрлөختний оюуны өвийг одоо шүүрдсэн юу гэж байна? Боловсрол хэрэгтэй байна те. Манай нэг оюутан надаас асууж ирсэн. Би нэг соёст уран зохиол заадаг. Сайн шүлгийн бүтээл муу ном хоёрыг яаж ялгадсан бэ гэхэд би хэлж ирсэн. Сайн ном бол дандаа сайн шүлэгтэй байд юм аа. Муу шүлэг багтай. Муу ном бол хэд сайн номтой адилхан маш олон шүлэгтэй боловч муу шүлэг ихтэй байдаг. Энэ яасан бэ гэхээр тухайн уран бүтээлч нь өөрийнхөө бүтээлд шалгуур тавиагүй байна гэсэн үг. Өдрийн тэмдэг шиг мэдээж яруу найрагч бид нар ч юм бол өдөр болгон баг санаад өрдөг, шүлэг бичдэг. Тэр болгоныгоо за юм бичсэн л бол тэгээд ингээд нэг хумайд нэг за нэг нэр хөдрөх гэдэг нэг хавцлаад ингээд гаргадаг хүн байна. Гэтэл 3-4 жилийн дотор те ингээд шүлгийнхэн он сарыг харсан жилттэй хоорондын зай нэг хол те ингээд гаргасан тийм хариуцлагатай уран бүтээлч байна. Хариуцлага өөртөө тавьж байгаа шалгуур өөртөө хэрэг шудраг хандж байна гэдгээс хамаарна л да. Үлзий төгс гээд яруу найрагчийн шүлгийн ном яагаад сайн байд юм бэ? Тэр хүн сонголт сайтай өөртөө шудраг ханддагтай байхгүй. Түүнээс биш тэр хүн дандаа төгс шүлэг бичсэн гэж би бодохгүй байна. Үзэг бариад шууд гайхамшиг шүлгийг үлзий төгс яруу найрагч бичсэн үү гэвэл би л итгэхгүй. Ингээд дутуу таталцсан таталбарууд эсвэл маш урт мөртлөө сул шүлгүүд жишээ нь тий байгаад байх. Угаасаа байдаг л юм. Тэгэхээр өөртөө тавьж байгаа шалгуур нь хэр шудраг байгаа гэдгээс бас их юм шалтгаалдаг байгаа. Өнөөдөртөө бол би нэг тасал гээд номыг бол өөртөө бас нэг шалгуур давчлаа гэж бодоод тэгээд ном гаргацсан байгаа. Энэ бол надад өөртөө тавьсан дүн. Энэ номын маань нүүрэн дээр бол хавцсыг бол 2 уран бүтээлч нийлж хийсэн. Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн Цөлтвийн мөнгөчин гэж зураач байдаг. Тэр хүний нэргүй нэг зураг байгаа. Тэмэнжингийн тухайд зэрэглээдсэн ийм зураг. Энэ зураг бол 2005 онд мөнгөчин зураачийн анхны үзэсгэлэн дээр тавигдаад одоо Балдор Жаксны хувийн цуглуулгад байдаг зураг л да. Энэ зургийн зохиогчийн эрхийг надад өгч яг одоо яг оригинал файлыг нь надад өгсөн. Тэг зөвшөөрлийг мөнгөчин ах маань сэтгэл харамгүй өгсөн. За тэр энэ файл номын бүх зураг энэ номын дотоод зургийг нь бол манай зураач Төрөм Өнх зурж өгсөн. За тэгээд энэ хоёр бүх материалаа өгөөд одоо манай Тойм сэтгүүлийн дизайнер Жавхлан төгсний дараа бол Жавхлан энийг миний оролцоогүйгээр бүх юм хийгээд бүх донжийг тааруулаад хэвлэлийн газар нь очиж бүх юм тааруулаад ингээд хэвлэж өгсөн. Жавхлан найзын маань одоо ном одоо бит утгаараа бол одоо минийх биш. Жавхлан гэдэг дизайнерын одоо бүтээл гэж ойлгож болно. Доторх байгаа шүлгэн л одоо минийхтэй зураг чимэглэлүүд нь бол цэвэр одоо найзуудын маань тусламжаар гарсан. За бас манай нутгийн ах одоо цөмийн энергийн газрын дарга байсан гэдгээр хүмүүс мэдэндээ Тэгш баяр гэдэг манай нутгийн ах маань одоо энэ номны хэвлэлийн зардлыг нь гаргаж одоо ингэ. Юу нь бол найз ах нарын буйнаар одоо ингэ ном маань
гарсан гэх юм тий. Өдөр багш саяхан надаа их гоё урмын үг хэлсэн. 1980-ад оны дунд үе, 90-ад оны дунд үе хүртэл нэг 10 жилийн хугацаанд Монголын уран зохиол тесрэлт болсон. Юу нэг юм тесрэлт болдог, ийм хүч хуралддаг тийм үе байд юм байна. Тэрний дараа бол 2005-6 оны үед Монгол Улсын их сургууль дээр бас нэг тийм хүч хуралдсан юм байна. Танаа үед хуралдсан юм байна гэд тухайн үед манай дугуйлан өдөрдөж байсан Галбаатар доктор одоо бидний багш тэг саяхан нэг намайг алтан үед авах үед нэг тийм урмын үг хэлсэн. Тэгээд тэр яг тэр төвлөрөл дээр нэг 20 залуу төвлөөд нэг ер нь бол тэрний дугуйланд нэг 50 гаруй хүн байнгын 3-4 жилийн турш ингээд байнга ирж очдог тийм дугуйлан байсан. Идэвхтэй дугуйлан. Тэр их сургуулийн дугуйлангаас нэг 8 залуу нэгдэж хөх мэдрэх хөвж бүлэг байгуулсан. Энэ бол нэг 6-7 2007 одоо нэг 10 жил манай хөх мэдрэх байгуулд 10 жил болсон байна. Эхэндээ биднээс яг хөтэй супермаркет, рок одоо jazz бар ч юм уу тэгээд гудамж талбай одоо явуу уулын цэцэрлэг ийм гоё болохоос өмнө айгуу тийм хогон дарагдсан байхад тэрийг одоо нэг сэргэлсэн болоод тэнд уншлах хийдэг ч юм уу тий. Ингээд бид нар бол нэг хийж үзээгүй газар байхгүй. Супермаркет уншлах хийж үзсэн. Макс Молл дөнгөж нэгдсэн байхад тэр Макс Моллын зааланд хүртэл агуу их урайхаа очсон шүлгээ уншсан. Батчаагаар яваад тэр шүлгээ уншсан. Тиймэрхүү нэг олон нийтийг хамарсан арга хэмжээ их хийдэг байсан. Тэгээ 2010 онд бид нар нийлээд нэг 3-4 жил болсныхоо дараа 2010 онд хөх мэдрэхүй шүлгийн цомрлог гэж номоо гаргаад тэрнээс хойш нэг тийм олон нийтийг хамарсан үйл ажиллагаа хийгээ болцгоосон юм. Тэгээ хувь хувийнхаа уран бүтээлийг хийгээд ихэнх сэтгүүлчээ хийгээд жишээлбэл манай Оргил гээд зохиолч нөхөр бол одоо кино зохиол талаар дагнаад ч юм уу те баясгалан бол орчуулгаар дагнаад би бол сэтгүүл зүй яруу найргаа юм бичээд шүүм судлал руу ороод хангал бол мэдээллийн чиглэлээр сэтгүүл зүгээ дагнаад те дэлгэрмаа маань бас яруу найргаа дагнаад гэдэг ч юм ингээд бүгд чиглэлээ дагнаа явсан. Одоо манай наран гэрэл судлаачаа дагнаа төрийн албар руу ороод одоо хилний зөвлөлийн дарга болсон байна гэдэг ч юм. Ингээд талдал тийш амьдралаа хөөгөө явсан л да. Уран зохиолын бүлэг гэдэг клуб гэдгийг нэг юмны онцлог нь бол бүгдээрээ нийлээ шүлэг бичгтэй биш, бүгдээрээ нийлээ арман бичгтэй биш. Уран зохиол гэдэг чинь бол ганц хүний урлаг шүү дээ. Ер нь бол ам цагаан цаас хугархаа харандаа байхад хорвоогийн хаан гайхамшигт уран зохиол төрж болно тийм ээ. Тийм болохоор тэрийгээ бид нар ойлгоцгоосон л доо. Тэгээд нийлдэх үе маань ч өнгөрөө тэгээд явцгаасан. Одоо бол манай юу бол клубын шинжинд баг орчлоо. Ингээд үе үеийн уулздаг, тэгээ уран бүтээлээ хилцдэг. Яах вэ? Одоо Монголын уран зохиолд яг ямар ном хэрэгтэй байна вэ ч юм уу те. Бие биендээ зөвлөгөө өгдөг. Тиймэрхүү л сайхан амьдралын найзууд болж явж байгаа. Хүнийг одоо ер нь эд баялаг өмсөх зүүх ч юм уу те тэр бүхэн тодорхойлохоос илүү хэлний ямар хүрээнд амьдарч байна вэ гэдгийг нэг тодорхойлт юм шиг байна. Жишээ нь одоо эгэл жирийн одоо ийм бидний хоорондын одоо яг одоо энэ яриад сууж байгаа харилцааны хэл маань одоо энэс цааш хэлний харилцаанд ордоггүй. Энэ хэлийг л насан туршдаа хэрэгэлдэг. Эсвэл амьдралынхаа ихэнх хэсэгт хэрэгэлдэг. Ийм хүн байна те ихэнх хүмүүс бол ингэж амьдарч байна. Эгэл жирийн хүмүүс байна. Тун цөөхөн хүрээнд хэлийг өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэхэд ашиглаж байна л да. Хэлээр шин зүйл гаргах, шин утга гаргах, хорвоо дээр өөр байгаагүй зүйлийг гаргаж ирэх. Эсвэл өөрийнхөө харанхуй зүүд совин ч юм уу сайхан мэдрэмжээ хэлээр илэрхийлж гаргах ийм хүрээнд амьдардаг ийм хэсэг байна. За үүнийг бол одоо баг ингээд төсөөлөд зурх юм бол одоо конусны орой руу явдаг шиг юм хэлний хүрээ байна гэж би ойлгоод байна. Яруу найргийн хэл бол энэний хамгийн дээд хэл нь. Ийм хүрээ. Энэ хүрээний оройд ирэн байгаа хэл юм л да. Хэлний хөгжих зүй тогтол нь ч өөрөө тийм юм шиг байна. Хэлэнд шин гоо зүйн одоо орон зай үүсгэх шин үг үүсгэх ч юм уу тийм ээ. Ийм боломж бол яруу найрагт л бий. За хүүрнэл зохиол бас бий. Гэхдээ ер нь бол Борхесийн хэлснээр бол ямагт яруу найрагч бай хүүрнэл зохиолдогч гэдэг үг маань өөрөө шиндэг бай гэсэн үг. Шин сэтгэлгээг ирж бай гэсэн үг. Хэлэндээ шинжлэл хийж бай гэсэн үг юм болов уу гэж боддог. Тэгээ яруу найрагч хүн орчин үед юу вэ гэхээр үгийн шавхагчгүй сайхан авьяастай.
өөрийнхөө их хэлийг ядаж төгс эзэмшсэн. Магадгүй бас цаашаага гадаадын бас нэг хэлийг яруу найрыг ойлгох хэмжээнд, уран зохиол ойлгох хэмжээнд эзэмшсэн, тийм ээ. Тийм авьяаслаг тийм хүнийг хэлэх юм болов уу гэж орчин үед бол тэгж байна. Бид нар одоо миний ажил дээр манай ардын их сонины үндэсний таймыг нэгдсэн редакц гэдэг. Ардын их сонин үндэсний тайм сэтгүүлийг нэгдсэн хамт олонны дунд сууж байна. За би одоо энэ Монголын медиа корпорац гэдэг энэ байгууллагт ороод 3 дахь жилдээ ч ажиллаж байна. Үндэсний тайм сэтгүүл бол одоо 7 хоног тутам гарч байгаа юм сэтгүүл. Энд бол одоо манай ер нь бол манай гол нийгэмд нөлөө бүхий гол нийтлэлчдийн энэ дэр болсон сэтгүүл байсаар ирсэн одоо ч байна. Энэ сэтгүүл ажилтгаараа бас ажиллаж энэ сэтгүүлийг нэг хэсэг болж байгаагаа бахархдаг юм. Энд бол би яг нийгэм улс төр урлагийн бүх чиглэлээр бичиж байна да ер нь. Гэхдээ бол хөвчлэн урлагийн шүүмж талыг нь урлагийн талыг нь бас зарим тохиолдолд нийгмийн асуудлаар нийтлүүд бичдэг. Монголын зохиолчдын хөвлийн удирдлага одоо бидэнд санал тавьсан юм одоо залуу сэтгүүлч 9 эрдэнэ үлэмж төгслөө бид гуравт. Одоо уран зохиолын ажилтны коллегийг бүрдүүлээд цог сэтгүүлийг шинэ маягаар сэргээгээд авч яваач ээ залуучууд ийм ачаа өрөх цаг болсон гэд бид нар тэтгэл хүлээл ирсэн. Тэгээд зохиолчдын хөвлөлтэй хамтраад зохиолчдын хөвлөлийн нэрийн дор за мөн нэлээд залуусынхаа хүчийг татаад юу гаргаж байгаа. Цог сэтгүүлийг сэргээн гаргаж байгаа. Өнгөрсөн 100-аас хойш гаргаад одоо 4 дахь дугаар дээр бид ажиллаж байна. Шин он гэдэг зүйл бол хүмүүс шинэ оны маргааш амьдрал хуучнараа үргэлжилж байгаа шүү дээ. Одоо он солигдоо удаагүй байна. Урдын утаа хэвээрээ байгаа, урдын худлаа ярьдаг ерөнхийлөгч маань хэвээрээ байгаа тий. Урдын бидний бие биенээ бас хуурдаг, эсвэл бие биенээ хайрладаг маань хэвээрээ л байгаа. Тэгэхээр хүмүүс уйдж өгөхгүй тулд амьдралынхаа аль нэг хэсэгт ингээд албаар зааг тавьдаг, амьдралаа грамалж жигндэг хэмжүүр тогтоод юм байна л. Тэрний хамгийн тод гэдэг бол цаг хугацаа шинжил. Түүнээс биш хүний амьдрал гэдэг бол урт уйдгартай өдөр шөнө ээлжилсэн нэг тийм урт цаг хугацааны тийм юу утас гэх юм уу тийм шугам. Тэрийг тэнд уйдаад өгчихгүй бол хүмүүс маш олон юм бодж олдог. Би өөрийнхөө амьдралыг бас нэг уртын шугам гэх юм бол заавал шин он тэрний хүн төрлөختийн нийтлэг хэмжүүрээс гадна хүнд уран бүтээлийн нэг тийм хэмжүүр гэж цаг тоолол гэж байна л да. Тэр цаг тооллосоор би өнөө нэг номдо таслал гэж нэр өгсөн. Хүн болгонд л тийм үе байдаг л да. Нэг тийм импрессионист үе гэх юм уу. Юмд ингээл цэвэр өөрийнхөө мэдрэмжийн үүднээс ханддаг. Анхны төрсэн мэдрэмж нь үнэн байдаг. Ялангуяа залуухан яруу найрагч байж ирсэн хүмүүс бүгд мэддэг. Анх төрсэн мэдрэмж үнэн байдаг. Анх харсан бүсгүй харц үсгэлэн гоо, үнэн үсгэлэн гоо юм шиг санагддаг. Анх учирсан андын үг үнэн үг юм санагддаг. Анх хэлсэн ахын магтаад үнэн юм шиг санагддаг. Анх амссан дарсны амт үнэн юм шиг санагддаг. Гэхдээ тэгээд би өмнөх шүлгүүдээ уншихад миний бүх анхныхуудыг ингээд мэдрэмжийн үүднээс ингээд томьёолоод ингээд анхныхуудаа ингээд түүхийн үүднээс бичсэн байгаа хой хүний үүднээс миний шүлгүүд анхных биш юм. Тэгээд тэр юмны мөн чанар руу орохыг хичээсэн ч юу байх вэ? Мөн чанарыг арай бясалгасан. Өмнө нь арай гэрэлтэй талаас харсан бол одоо би дагц талаас нь сүүдэр талаас нь арай харсан ч юм уу те. Миний номон дотор нэг юм мөр байгаа. Ганцаас цааш ганц л алхахад оргүй хоосонд орно гэд. Тий. Өөрийгөө таних гэж нь бол одоо өөрийгөө таних хоёр арга зам байх шиг байна. Нэг нь өөрийгөө бусдад батлан харуулснаар өөрийгөө таньсан хүмүүд харагдах. Зүгээр өөрийгөө бусдаас зааглан ялгаад одоо даяан хийх ч юм уу те. Нямб хийснээр одоо өөрийгөө таних нэг хоёр арга байх шиг байна. Би аль алийг нэг оошоодоггүй.
Энэ байгаа одоо цаг маань миний бие гэж бодож явдаг тийм илүү прагматик сэтгэхүйтэй хүн юм шиг байгаа юм л да. Тийм учраас нэг өөрийгөө таних ч юм уу нэг цаг зарцуулаад байдаггүй. Яг одоо байгаа бие маань л одоо бие те. Өмнө байсан бие бол бие биш. Ирээдүйд хэн байх нь тодорхойгүй учраас тийм бас бие биш. Одоо байгаа бие маань л бие гэж ойлгодог. Тэгж ойлгосон. Тэгж амьдрах нь магадгүй их тийм амар юм шиг санагдсан. Одоо байгаа асуудлыг үр бүтээлтэй шийдвэрлэх эсвэл одоо байгаа асуудлыг сэтгэлийн үүднээс шийдвэрлэх те. Ямар ч сан одоо байгаа асуудлаас бусдад гай тарчилгүй өөртөө ч бас нэг лай хураачлахгүй цаашаа алхах нь бол надад илүү тэг амьдралыг амархан болгож байгаа юм шиг тэр нь баг аз жаргалч юм шиг надад санагдсан. Манай ихнэр бол Тэгсээ гэдэг орчуулагч эмэгтэй байдаг. Такта паблишингийн үүсгэн байгуулагч, манай Баясгалангийн хамтрагч гэсэн үг. Тэгээд одоо Франц Кафкагийн хувирал гэдэг номыг хувирал тэргүүтээ тууж өгүүлдэг номыг хэвлснээр нь усууд уншигч сайн мэдж байгаа. Тийм л хүн байгаа. Уран зохиолыг зөвхөн өнгөн талаас нь ойлгосон. Уран зохиол бол сайхан зүйл юм гэж ойлгосон. Тийм үедээ би 3 ном гаргасан. Тэрний дараа бол нэлээд удаад ингээд хүмүүст багшлаад өөрийнхөө уран зохиолын талын мэдлэгийг ер нь бол арай академик төвшөнд сайжруулад тий. За бас нэг гадаад дотоодын уран зохиолыг уншиж ойлгохыг хичээгээд ирсний дараа би бас дахиад нэг ном гаргалаа л да. Гайгүй бас уран зохиолыг гүн рүү орохыг хичээж байгаа энэ үедээ би өөрөө ном гаргаж байна гэдэг маань өөртөө тавьж байгаа дүн. Хэрвээ би яг өнөөдрийн төвшөнд уран зохиолыг ойлгосон төвшөнд маань би өөрөө хүрээгүй гэж ütсэн бол ном гаргахгүй. Харин өнөөдрийн төвшөнд болохоор уран зохиол ямар байгаа нь тэр төвшөнд миний яруу найраг нэг сүртэй оройлж цойлоод байхгүй ч гэсэн ямар ч байсан тэр сэтгэлгээний стандарт шаардлагыг стандарт гэхгүй мэн сэтгэлгээний тэр юг эренбиг бас нэг гүйцэх байх. Тэрнээс нэг хол хоцрохгүй байх гэсэндээ би номоо гаргаж байгаа. Уран бүтээлчийн хувьд бол ийм юм байлээ. Миний ойлгосноор. Уран бүтээлд судлаачийн ч юм уу мэрэгжил нэгт нөхдийнхэн зүгээс тавьж байгаа шалгуур бол 2 дугаар асуудал. Хамгийн гол шалгуур бол тухайн уран бүтээл бүтээлч өөртөө тавьж байгаа дүн. Уран бүтээл хийж байгаа гэдэг маань уран бүтээлчийн өөртөө тавьж байгаа шалгуур. Хэрвээ тэр нь ном болоод ч юм уу яг энэ галерей тавьж байгаа үзэсгэлэн болоод гарч байгаа бол тухайн уран бүтээлч өөртөө нэг дүн тавьсан гэсэн. Өөртөө бол нэг амьдралын ч юм уу уран бүтээлийн том шалгуурыг ард давсан гэсэн. Яруу найрагч Амингийн болд эрдний нэг юу байдгийг шүлэг байдгийг. Яруу найрагчийн зовлон яруу найрагчл ойлгоно гэдэг. Би бол өөрийгөө нэг тийм яруу найрагч, ийм яруу найрагчийг тодорхойлох нь нэгдүгээрт одоо хүний хувьд зохисгүй тий. Хоёрдугаарт тех юм боломжгүй. Ямар нөхцөлд надад би өөртөө таалагддаг вэ гэж ярил харин сонирхолтой тий. Шүлэг бичээд дууссаны дараа тий. За эн чинь шүлэг болчлоо доо гэсэн мэдрэмж бол хамрын үзүүрт ч юм уу уруулны аль нэг хэсэгт эсвэл чихний үзүүрт мэдрэгддэг л дээ. Тэгээд тэр мэдрэмж л одоо надаа өөрийгөө хангаж байгаа өөрт төрж байгаа тэр их сайхан сэтгэл ханамж. Түүнээс биш өөрийгөө би бас нэг за одоо би нэг яваа хулангийн дайны за одоо би нэг хиний дайны ч юм бэ те тэгж бодох бол үнэхээр одоо боломжгүй зүйл л дээ. Яруу найрагчийг бол хамгийн шударгаар тодорхойлдог хүмүүс бол яруу найрагч байдаг гэж би ойлгодог. Мөн яруу найргийн өндөр мэдрэмжтэй судлаач байдаг юм болов уу гэж би ойлгодог. Бас уншигчд. Одоо бол миний мөрөөдөл бол маш сайхан жүжиг бичихэл байна. Одоо хин энтриг шиг ч юм уу Артур Миллерийн үүргийн худалдаачны үхэл гэж жүжиг байдیں۔ Ditop Salesman билүү? Доншуур худалдаачны үхэл гэдэг ч юм. Тэр бол маш бүх юмыг бодсон их сайн жүжиг. Тийм
сайн жүжиг бичгсэн гэж би боддог. Монгол дээр бол жүжигийн зохиолч их ховорхон. Одоо би бол Сорогдгийн жаргал сайхан шиг тийм гүүрэн зохиолч болгосон. Аюур зан ах шигээ тийм бөөгийн домог шиг арман бичгсэн гэдэг ч юм уу те. Пүрвжовын баяр сайхан гой шиг, Пүрвжовын баяр сайхны сармагчин бол сармагчин шиг уншихаар заавал зүрх урах гэдэг тийм өгүүлбэр бичгсэн гэж боддог байсан. Одоо би тэрийг хийж байгаа. Хичээж хийж байгаа. Хүрэн зохиолдор бас жоохон хичээл зүтгэл өөрийгөө ингэж барих тийм жаз хэрэгтэй юм шиг байна л да. Тэр жаз руугаа би бол ер нь орсон. Харин жүжиг бичгийн ухааныг би нэг л онцохгүй байна. Тэгэхээр жүжиг бичгэд бас багш хэрэггүй юм шиг байна. Жүжиг бичгэд магадгүй цаг хугацаа илүү сайн мэрэгэн багш болж магадгүй юм шиг байна. Тэгэхээр миний зорилго бол зорилгоос арай том, арай ас байгаа тэр зүйл мөрөөдөл гэж хэлэхээр зүйл бол жүжиг.